Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр хүрч байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуй хүргье. Торгоны замын Тэмэнжингийн цуваа олон улсын аялал Монгол улсыг зорин хөдөллөө. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн биелэлд 29.6% гарчээ. Хүн намын зөвлөл тэтгэврийн реформтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Улсын төсвийн алдагдал 1.4 их 80 төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөгөө давлаа. Америк нэгдсэн улс Ираны хооронд эцсийн хилэлцээр байгуулах зургийг боловсрууллаа. Польш улс Зеленскийд олгосон цагаан бүрэгдийн одонг цуцалжээ. Зуны давхцын чуулган бүгд найрамдах Хятад ард улсын Далиан хотод энэ 7 хоногт зохиогдно. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг өгсөн торгоны замын Тэмэнжингийн цуваа олон улсын түүхэн аялал Турк улсын Анталия хотоос албан ёсоор гараагаа эхэлж Монгол улсыг зорин хөдөллөө. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 2026 оныг Монгол улсын засгийн газрын санаачлаг дэлхийн 60 гаруй орны дэмжлэгтэйгээр олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил болгон зарласан. Тус жилийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү түүхэн төсөл нь Турк улсаас гараагаа эхлэн Орос улбаны улс, Узбекистан, Казахстан, Киргиз, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг Евразийн 6 улсыг дамнан нийт 6000 гаруй километр замыг туулах юм. Аяллаа баг бүрэлдэхүүнд бэлчээр ашиглагчид, малчид, эрдэмтэн судлаачид, нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчид багтсан бөгөөд дэлхийн хамгийн чухал бэлчээр мал аж ахуйн бүс нутаг болон соёлын байгалийн үеийн дурсгалт газруудаар дайр өнгөрөх хуваарьтай байна. Монгол улсад газраа нөхөн сэргээж, итгэл найдвараа сэргээ урандор зохион байгуулах COP17 хурлын чиглэлтэй уялдан тус цувааны гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотол, ган гашиг зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй нийтлэг сорилтыг даван туулахад газар нутгаа нөхөн сэргээх үйл явцын гол тоглогч болсон малчдын үүрэг, уламжлалт мэдлэгийг алдаршуулахад оршиж байна. Дэлхийн хураа газрын 50 гаруй хувийг эзэлж, 2 тэрбум гаруй хүний амжиргааг дэмждэг бэлчээрийн эмзэг экосистемийг хамгаалахад энэхүү аялал анхаарал хандуулах юм. Аяллаа явцад торгоны замын дагуух улс орнуудын бэлчээрийн менежментийн сайн туршлага, малчдын байгальтайгаа зохисон амьдрах ухаан, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдийг баримтат хэлбэрээр дүрслэн үлдээх олон улсын медиа төслийг давхар хэрэгжүүлнэ. Тус цуваа 2026-ны 8 дугаар сард Монгол улсад хүрэлцэн ирэх бөгөөд манай улсад аялал үргэлжлэх хугацаанд говь тал хэрийн өвөрмөц экосистем, нүүдлийн соёл иргэншлийн өв, бэлчээрийн менежментийн дотоодын сайн туршлагуудыг дэлхийн түвшинд сурталчлан таниулахаар төлөвлөж байгааг улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах газар болон холбогдох албаныхан онцоллоо. Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, намын үйл ажиллагаа, сонгуулийн үр дүн болон ирээдүйн зорилтуудынхаа талаар танилцууллаа. Мэдээллийн эхэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулиар аймгийн 9 мандатад Монгол Ардын намд үнэмлэхүй итгэл үзүүлсэн сонгогчдод талархал илэрхийлв. Мөн 2024 оны улсын хурлын сонгуулиар парламентод 68 суудал авч олонхыг бүрдүүлж ажиллаж байгаагаа дурдлаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн биелэлд 2025 оны жилийн эцсийн байдлаар 29.6% гарсан бөгөөд мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянах 11 бодлогын хороо байгуулан ажиллаж байгаа юм байна. Мөн хаврын чуулганаар татрын болон тэтгэврийн шинжилэл, эрчим хүчний реформ болон томоохон төслүүдийг урагшлуулах хууль тогтоомжуудыг өргөн барьснаа мэдэгдэв. Намын ерөнхий нарийн бичгийн дараа Содотрын зүгээс намын дотоод уур амьсгалын хувьд өмнө нь байсан үзэл бодлын зөрчил 38-ын бүлэг гэх мэт асуудлууд намын 31-р их хурлаар эцсийн засаг тавигдаж шийдэгдсэн бөгөөд шинэ үеийн залуу удирдлагууд гарч ирж парламентод нэгдмэл бодлоготой ажиллаж байгааг онцоллоо. Монгол Ардын нам өнгөрсөн жилээс эхлүүлээд намын парламентод байгаа бүлгийн хэмжээнд хоорондоо бас хагарч үзэл бодол, үйл ажиллагааны хувьд бас зөрчилдсөн талууд бий. Энэ үйл явц намын 31-р хурал дээр үндсэндээ эцсийн засаг тавигдаж цэглэгдсэн. Нэгээс нь 31-р хуралд Монгол Ардын намын 4 жил нөгөөд оролдог намын эрх барих дээд байгууллага 31-р хурлаар бид бүхэн шинэ намын даргаыг маш өндөр хувьтайгаар сонгож гаргасан. Шинэ үеийн төлөөлөл болсон. Одоо Арслан намын удирж байгаа удирдлагаас үндсэндээ нэг үе буюу 12 жилээр дүү
ийм шин залуучуудыг гаргаж ирж бид намын удирдлагт намын шин дараагаар сонгож гаргасан. Энэ үед юуээс эхлүүлээд Монгол Ардын намын улсын хурал дахь бүлэг болон тодорхой хэмжээний ойлголцлын асуудлууд бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. Түүнчлэн эрх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ намын удирдлага шууд шийдэхгүй харин ард иргэдээс асууж санал авах аргачлалыг сонгохоо мэдгдлээ. Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд одоо оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо бид нэр дэвшигчийг хэрхэн нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг намын удирдлагын төвшөнд, удирдах зөвлөлийн төвшөнд ярилцж байна. За ардын нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бол ард түмэн ямар одоо ерөнхийлөгчийг хүсэж байгаа юм? Хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа гэдэг дээр илүү төвлөрж ажиллах зүйтэй гэж үзэж байна. Энэ агуулгаараа ард түмнээс намынхаа анхан шатны байгууллагаас ард иргэдээс асууж иж нэр дэвшигчээ тодруулах ийм арга гаргачлалыг, ийм одоо хэлбэрийг сонгож байгаа гэдгийг хэлхэн зүйтэй. Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс энэхүү намрын улс төрийн улирлын бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ эх оны гол сунгаа болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг эртнээс эхлүүлж байгаагаа баттгалаа. Иргэдийн дунд явуулах, санал асуулах, хилцүүлгийн топ болон аргачлалыг тус нам эх 9-р сард багтаан олон нийтэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ. Улсын хурал дахь хүн намын зөвлөлөөс нийгмийн даатгалын багц хууль болон хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүдийн талаар цаг үеийн мэдээлэл хэллээ. Тус намын зөвлөлөөс тэтгэврийн тогтолцоог яаралтай шинчлэхгүй бол улс орны эдийн засаг болон иргэдийн амжиргаанд томоохон эрсдэл тулгараад байгааг анхааруулв. Хүн намын зүгээс өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь иргэдэд тэтгэврт гарахад орлогыг нэрс бууруулж амьдралын баталгааг нь хангаж чадахгүй байна. Санхүүгийн хувьд нийгмийн даатгалын сан 2026 оны байдлаар улсын төсвөөс 1.6 их найд төгрөгийн татаас авч байгаа. Энэ хэвээр үргэлжилвэл 2050 он гэхэд энэ дүн 12 дахин өсөж 18 их найд төгрөгт хүрэх аюултайг анхааруулсан юм. Мөн хүн ам зүйн өөрчлөлтөөр шалтгаалж одоо нэг тэтгэвэр авагчид 2 шимтгэл төлөгч ногдож байгаа бол 2050 онд энэ харьцаа нэгийг харьцах нэг болж залуучуудад ирэх татварын дарамт асар их болохоор байгааг дурдлаа. Одоогийн байдлаар дотоодын санхүүгийн зах зээлийн 85%-ыг арилжааны банкуд бүрдүүлж байна. Хувийн тэтгэврийн сангууд бий болсноор хөрөнгийн зах зээл хөгжихөөс гадна эдийн засагт урт хугацааны хямд их усүр бий болж зээл их буурахад бодит дэмжлэг болно гэж хүн намын зөвлөл үзэж байна. Өнөөдөр санхүүгийн зах зээлийн 85%-ыг ганцаараа арилжааны банкуд бүрдүүлж байгаа бол энэ дээр маш том ийм хүч, өөрөөр хэлбэл томоохон мега төслүүд, томоохон одоо ийм хөрөнгө оруулалтуудыг хийх чадaltaй ийм сангууд үүсэх ийм эргэцэн үндэс нь хувийн тэтгэврийн сангийн хуулиар бий болно гэж харж болно. Тэгэхээр энэ дээр бол одоо тэгвэл одоо хүмүүст юу н одоо хэрэгтэй юм бэ? Ерөөсөө өөрийнхөө улсаас авж байгаа олон жил ажиллаад ингээд заавал зайлшгүй даатгуулах хэрэгтэй нийгмийн даатгалын шинтгэл дээр нэмэх нь өөрөө ийм одоо хоригдлол үүсгэж явах юм бол энэ нь өөрөө тэтгэвэр болоод илүү орлоготой болж эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр ийм боломжийг хүн болгонд олгох шаардлагатай гэж хүн нам үзэж байгаа. Хувийн тэтгэврийг одоо зөвхөн өөрөө нэмэлт орлогоосоо ингээд ажил олгогчтойгоо хилцээд ингээд яваад байх биш. Өнөөдөр төлөгдөж байгаа ажил олгогч нь 10% өөрөө 7% билүү те. Ингээд өгж байгаа нь 17%-аас ч гэсэн ярилцаад эндээсээ ингээд тухайн сангуудад ийм хөрөнгө оруулахаас боломжийг бий болгох шаардлагатай юм болов уу гэж үзэж байна. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн эрдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулиар Увс аймагт нэр дэвшигч ялалт байгуулж нэг мандат авсныг хүн намын зүгээс мэдээлэлээр дурдлаа. Түүнчлэн улсын хурлын гишүүдийн өргөн барьсан засгийн газрын хуулийн төслүүдийг нэгтгэн хамтарсан ажлын хэсэг гаргаж хилцэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2026 оны эхний 5 сарын гүйцэтгэлээр 1.4 их найд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5.2 дахин өссөн байна. Ингэснээр улсын хурлаас бүтэн жилийн хугацаанд 1 их найд төгрөгийн алдагдaltaй байхаар баталсан төсвийн хэмжээ хагас жилч болоогүй байхад давсан үзүүлэлт гарчээ. Сангийн яамны танилцуулсан гүйцэтгэлээс үзвэл оны эхний 5 сарын байдлаар улсын төсвийн нийт орлого 13.5 их найд төгрөгт төвлөрсөн байна. Үүнээс татварын орлого 10.7 их найд төгрөгт хүрч нийгмийн даатгалын шимтгэл болон нэмэгдсэн үртгийн албан дотрын орлого өмнөх оны мөн үеэс 9.6-аас 16.7% өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэвч төсвийн зарлага илүү хурдцтай өссөн байна. Зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ нийтдээ 13 их найд төгрөгт хүрч ялангуяа хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 72.5% өссөн. Төсвийн алдагдал огцом нэмэгдэхэд гол нөлөөсөн талаар сангийн яам мэдээлсэн.
Японы суудлын автомашины импорт буурсантай холбоотойгоор онцгой албан татварын орлого 28.2%-аар буурсан байна. Үүний зэрэгцээ улсын хурлаар хэлэлцэж буй татварын багц зүйлийн өөрчлөлтүүд батлагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг жилд ойролцоогоор 4.2 ихнээ төгрөгөөр бууруулах тооцоо гарсан ч уг өөрчлөлтийн төсөвт үзүүлэх нөлөө нь 2027-оос 2028 оноос мэдрэгдэж эхлэхээр байгаа юм. Эдийн засгийн зарим үзүүлэлтүүд өсөлттэй байгаа ч төсвийн зарлага орлогын өсөлтөөс давсан хэвээр байна. Ингэснээр бүтэн жил төвлөрсөн төсвийн алдаглыг эхний 5 сард давсан нь төсвийн сахилга бат төрийн зарцуулалтын үр ашигт дахин анхаарах шаардлагатайг харуулж байна. Нөгөө талаас засгийн газар татварын шинжилгээр иргэд бизнесийн татварын дарамтыг бууруулах зорилт төвшүүлээд байгаа ч энэ нь төсвийн орлогыг цаашид бууруулах эрсдэл дагуулж болзошгүй. Ийм нөхцөл зарлаа танахгүй зөвхөн орлогын бууруулалтыг нөхөх арга зам хайвал төсвийн алдагдал улам тэлэх эрсдэлтэй гэж эдийн засгчид анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл иргэдээс татвар бага авах нь зөв бодлого байж болох ч төр өөрийн зардлыг бодитоор хэмнэж чадахгүй бол төсвийн дарамт эцэстээ дахиад татвар төлөгчдийн нуруунд дээр буух эрсдэл хിവэр хүлдэж байна. Монгол Улсын ерхий сайд учрал бүгд 8 хятад ард улсын засгийн газрын урилгаар Далиан хотно болох шинэ манлайлагчдын уулзалт буюу зуны давус чуулга уулзалтад оролцохоор мордлоо. Энэ жилийн чуулга уулзалт инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх сэдвийн дор болох бөгөөд дэлхийн 1500 гаруй төлөөлөгч оролцох юм. Ерхий сайд чуулганы хуралдаануудад оролцохоос гадна бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерхий сайд Ли Чиан, Казахстан улсын ерхий сайд Олжас Бектянов, бүгд найрамдах Солонгос улсын ерхий сайд Ким Мин Сок нартай хоёр талын уулзалт хийж олон улсын бизнесийн төлөөлөгчтэй уулзахаар төлөвлөжээ. Улсын хурлын дарга Бямцогт дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцаат компани өвлжилтийн бэлтгэл станцын өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн дулааны 35%, төвийн бүсийн цахилгааны 18%-ыг хангадаг тус станцын шинжиллийн ажил удаашралтай байгааг тэрээр шүүмжилж, их засварыг өвлийн оргил ачаалаас өмнө амжиж дуусгахыг үүрэг болгов. Мөн салбарын санхүүгийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр улсын хурлаас эх 7 хоног тогтоол батлахыг дуулгалаа. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 5 толгой түлш компани үр ашгийг сайжруулах шаардлагатай гонцоллоо. Нүүрсний ариун нөөцтэй хэрнээ түүхийн эдийн импортоос хамааралтай байгааг өөрчилж сайжруулсан шахмал түншийг дотооддоо үйлдвэрлэх үү эсвэл хагас кокс импортоор авах уу гэдэгт бодит үнэлгээ хийж шуурхай шийдэл гаргахыг холбогдох албаныханд тэрээр чиглэл болголоо. Аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуул өчигдөр болж өрчилсөн дүн гарлаа. Энэ удаагийн сонгуулиар 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандат, 15 аймгийн 37 суманд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 мандатын төлөө өрсөлдсөн байна. Өрчилсөн дүнгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул явагдсан 9 мандат дээр Монгол Ардын нам 100% үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 мандатын 17-д нь Монгол Ардын нам, 17-д нь Ардчилсан нам, 1 мандатад Хүн нам, 2 мандатад Бид агчид тус ялалт байгуулжээ. Сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас Монгол Ардын нам 26, Ардчилсан нам 17 мандат авсан байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн 19-р их хурал болж байгууллагын ерөнхийлөгчийг сонголоо. Сонгуулийн дүнгээр нэр дэвшигч Нинж Жамц нийт санал өгсөн оролцогчдын 71.3% дэмжлэгийг авч ялалт байгууллаа. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нинж Жамц энэхүү хариуцлагатай ажлыг улс төртөө хутгахгүй улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдээллээ. Тэрээр үйл ажиллагааныхаа хүрээнд жил бүр 200 гаруй сэтгүүлчийг гадаадд сургалтад хамруулах, орон нутгийн медиа хөгжлийн сан байгуулж тэтгэлэг олгох, мөн сэтгүүлчдийг ипотекийн зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээ амласан. Гадаад харилцааны сайд Бацэцэг консулын газраас иргэдэд үзүүлдэг апостол гэрчилгээний үйлчилгээг Монголиа системд холбосон талаар боловсролын сайдын хамгаалан танилцууллаа. Гадаад харилцааны яам нь 2025 оны 9-р сараас эхлэн тус системээс 5 хэлээр гардаг 12 төрлийн лавлгааг цахим апостолоор баталгаажуулж эхлэдэг байгаа юм. Апостол гэрчилгээг голчлон гадаадд суралцахаар гоёролж буй оюутан залуус авдаг тул бүрэн дунд болон дээд боловсролын диплом, дүнгийн хулбар зэрэг баримт бичгийг Монголиа системд нэвтрүүлсэн нь олон улсын сайн туршилтад нийцжээ. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Самбайцхан үзэгчтэй төгсгөл мэдээллийн хэлбэр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Нэм гарагт Америк, Ираны төлөөлөгчид хойрох дорнодын дайнаа бүр мөсөн өндөрлүүлэх яриа хэлэлцээг Катар болон Пакистаны зуучлалын дагуу Швейцар улсад эхлүүлээд байсан ч
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг ээлжид сүрдүүлэхийн дараагаар Ираны тал уулзалтын танхимыг орхиж гарсан байна. За Швейцарын Бюргеншток хоттой хэлэлцээний үеэр Америк ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс Хезболла бүлэглэлд дарамжгалт үзүүлэхгүй бол Иранд дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн бол хариуд нь Ираны төлөөлөгчдийн тэргүүн Мохаммед Багер Галибаф мэдэгдэлтэй болгоомжтой хандахгүй бол манай зэвсэг түвшин хариу өгөхөд бэлэн хэмээн хариулсан байна. За энэ үеэр мөн Израиль ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт шаардлагатай хугацаагаар үлдэнэ гэдгийг мэдэгдэж Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй гэдгийг амласан байна. Иргэн сануулхад өнгөрсөн баасан гарагт Ираны тал Ормузын хоолойг дахин хаана гэж сүрдүүлсэний дараа Трампын засаг захиргаа Израиль Хезболлагийн хооронд гал зогссон тухай мэдээлснээр Швейцарын уулзалт эхлэх боломж нэгдсэн юм. За ийхүү ням гарагт Америк нэгдсэн улс Ираны талууд Швейцар техникийн төвчний хэлэлцээ хийсэн ч Ливан дахь тогтворгүй байдал дипломат хэлэлцээг зөрүүлэх эрсдэл үүсгээд байна. За гэхдээ дипломат их сурвалжийн мэдээлснээр хэлэлцээ бүр мөсөн зогсоогүй бөгөөд эхний өдрийн хэлэлцээ цаг агасын хугацаанд үргэлжиж дотооддоо зөвлөлдөхийн тулд талууд хэлэлцээг завсарласан байна. Швейцарын Бюргенштокийн хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийг дид ерөнхийлөгч J.D. Vance ахалж Трампын тусгай иш төлөөлөгч Стив Виткоф, Jared Kushner нар дагалдж байгаа бол Ираны төлөөлөгчдийг парламентын спикер Мохаммед Багер Галибаф ахалж гадаад хэргийн сайд Аббас Аракчи зэрэг албаны хүмүүс дагалдж байна. Зуучлагч Пакистан, Катар улсын хамтарсан мэдээлэлд талууд Америк Ираны эцсийн хэлэлцээр байгуулахад шаардлагатай замын зургийг боловсруулж, цаашдын хэлэлцээг нэн даруй эхлэх үндсийг тавьж, Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцуудыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор альва үл ойлголцолтой сэргийлэх үүднээс талуудын хооронд холбоо тогтоох шугам бий болгосон талаар өгүүлсэн байна. Дараагийн мэдээг хүргэе. Украиний ерөнхийлөгч Зеленскийд 2023 онд олгож байсан Польшийн төрийн дээд шагнал болох цагаан бүргэд одонг өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий цуцалж байгаагаа мэдэгдсэн. За тэгвэл үүнтэй холбоотойгоор Зеленский авсан шагналаа буцааж өгсөн байна. Украиний эрх баригчид өнгөрсөн сар зэвсэг түвшний нэгэн анги нэгтгэлээ Украиний босгочдын айрам хэмээн түүхэн нэршлэр нэрлсэнтэй холбогдуулан Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэр нь Украиний ард түмэн чиглээгүй мөн Польшийн стратегийн аюулгүй байдлын бодлогыг өөрчлөхгүй гэж мэдэгджээ. 1940-50-ад оны үед оршин тогтнож байсан Украиний үндсэрэг үзэлтнүүдийн байгуулсан Украиний босгочдын айрам хэмээх зэрэгжсэн бүлэглэл нь улс орноо тусгаар тогтнуулахын тулд зөвлөлт нацист Герман болон Польшийн төрөмгөөллийн эсрэг тэмцэж байсан гэж Украинд олон хүн үздэг бол Польш улс тус бүлэглэлийг дэлхийн 2 дугаар дайны үеэр ойролцоогоор 100 мянган Польш үндэстнийг хомроглон устгасан Волыны хядлагыг үйлдсэн гэж буруутгадаг байна. Зеленскийн тус байгууллагын нэрээр Украиний тусгай хүчний анги нэгтгэлээ нэрлэх шийдвэр нь Польшийн талын дургуутслыг төрүүлж ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. За Зеленский өөрийн шийдвэрийг харин хамгаалахын тулд Польш улсаас авсан шагналаа буцааж өгсөн бол мөн Украиний төрийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирилло Буданов, Варшав дахь Украиний элчин сайд Василь Баднар, гадаад хэргийн сайд Андрей Сибиха нар ерөнхийлөгчтэйгээ эв санааны нэгдэлтэй байгаа гэдгийг харуулах зорилгоор Польш улсаас авсан шагналуудаа мөн буцаасан байна. Сүүлийн мэдээг хүргэе. 2026 оны зуны Давосын чуулган энэ 7 хоногт Хятадын Далиан хотноо нэгтгэхэд бэлэн болоод байна. За Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн шинэ манлайлагчдын жилийн уулзалт буюу зуны Давосын форум 6 сарын 23-наас 25-ны өдрүүдэд Хятадын Леонин мужийн Далиан хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 90 гаруй улс орон бүс нутгийн төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. За нийт бүртгүүлсэн оролцогчдын тоо 1700 давж форумын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Энэ удаагийн форум инновацийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн инновацийн хөгжлийн чиг хандлага, аж үйлдвэрийн бүтцийн шинжилэл, ахиц дэвшил зэрэг асуудлыг голлон хэлэлцэх юм а. Форумд төр засаг, бизнес, эрдэмшлэгээний байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар оролцож, дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцсон хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөж байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар форум нь олон талын мэдлэг туршлагыг нэгтгэж дэлхийн эдийн засгийн сэргэлт болон доктортой өсөлтөд шинэ эрчүүч нэмэхэд чухал хөв нэмэр оруулна гэж үзэж байна. Үзэгч та бүхэнд хадаад мэдээ өргөлээ. Харалт хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн төхөөрөд өндөрлөж байна. Анхаарлаа дуусанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.